Өдрийн мэнд. За та бүхэнд иргэн уулзж байна. Өнөөдөр та бүхэн танилцуулах тоглогч маань драфтын 1-р сонголт болох өндөр магадлалтай Cooper Flag гэж тоглогчийг танилцуулахаар бэлдлээ. 2006 оны 12 сарын 21-нд төрсэн тоглогч, одоо 18 настай, биеийн өндөр 6.9 буюу 2 м 6 см өндөртэй, хүчний довтлогч болон SF байрлалын тоглолтын дээр аль алин дээр тоглож чаддаг combo forward байрлалын тоглогч байгаа. За тэрээр багасаа саксон бөмбөг тоглож сурсан. За баг сургууль нь Montverde Academy. Одоогор Duke их сургуулийн freshman буюу эхний жилдээ тоглож байгаа юм тоглогч байгаа. За түүний аав ээж хоёр нь хоёулаа саксон бөмбөгч бөгөөд ихэр тоглогч байгаа. Түүний ихрийг Ace Flag гэлдэг. За түүний авьяа сурч чадвар нь маш багаас илэрсэн бөгөөд 17-оос доош насны дэлхийн арга шалралт тэмцээнд авраг болсон. Тухайн үед 16 настай байхдаа үндэсний шилдэг тамирчнаар нэрлэгдэжсэн. Энэ нь одоо тухайн шагналыг хамгийн залуудаа авсан тоглогч болгож байсан байна. За мөн ахлах сургуульд ороод эхний жилдээ л 20-10 5 дамжуулт 4 стил 4 блокт унцсан гэдэг гайхамшигтай үзүүлэлт үзүүлж оны шилдэг тамирчнаар мөн шалгарч байсан. За ингээд ахлах сургуулаа маш амжилттай төгсөөд McDonald's All America-д өргөдөж тоглосон. За мөн Gatorade оны шилдэг тоглогчноор шалгарч шагнал хүртсэн. За мөн Америк нэгдсэн улсын шгшээ багийн бэлтгэлийн баазд бас өргөдөж 17 настайдаа өргөдөж Америк нэгдсэн улсын шгшээ багийн бэлтгэл хангах тоглолтод оролцсон байгаа. Тухайн тоглолтод маш олон хүний анхаарлыг татчихсан бөгөөд Cooper Flag нь өөрийн бага насны шүтдэг байсан тоглогч Kevin Durant-ийн эсрэг анх удаа тоглож үзсэн байгаа. За энэхүү бэлтгэлийн баазын тоглолтын дээр social тавигдсан хэсгүүдээс нь ингээд харахад Cooper Flag ойролцоогоор нэг 20 оноо 10 самбар авсан байх магадaltaй гэж үздэг байгаа. За Cooper Flag нь одоо Duke их сургуульд тоглож байгаа бөгөөд за түүний баг нь улирлаа конференцийнхаа 1-р байранд бичигдэж дуусгасан байгаа. За түүний конференц нь ACC буюу чансаагаараа 5-д орох конференц байгаа. За тэрээр улирлаа 19 оноо 7 самбар 4.2 assist, 1.3 блок, 1.5 стил гэсэн үзүүлэлттэй дуусгасан. Довтлогооны үзүүлэлт 50%-тай, 3 онооны шидэлт 37%-тай, чөлөөт шидэлт 83%-тай улирлаа дуусгасан байгаа. За түүний маш онцгой болгож байгаа зүйл нь талбай дээрх нэмэх хасах үзүүлэлт гэж байгаа. За тэргээр 17 гэдэг үнэлгээгээр хамгийн өндөр байранд жигсэж байгаа. Саксон бөмбөгийн үндсэн статистикуудаас гадна Advanced Stats гэж үзүүлэлтүүд байгаа. Энэ үзүүлэлтүүдийн ихэнхээр нь одоо коллежийн саксон бөмбөгийг тэргүүлж байгаа тоглогч байгаа. True shooting percentage нь 60%-тай, effective field goal үзүүлэлт нь 55%-тай байгаа. За түүний тоглолтын арга барилаас хамгийн гол зүйл нь түүний хамгаалтын ур чадвар байна. Блок болон perimeter хамгаалт маш сайтай тоглогч байна. Довтлогоон дээр маш олон талтай тоглолт үзүүлж чаддаг тоглогч. Дамжуулт самбар, бөмбөг тасалт, блок гээд гол 5 статасуудыг хийж чаддгүй зүйл гэж баг байхгүй байгаа. За мөн маш өндөр IQ-тэй тоглогч байгаа. За довтлогоо болон хамгаалтын самбарт маш идэвхтэй. 2 дахь боломж үүсгэх мөн хамгаалтын самбартаа одоо энэ оны бас Lego Draft Kemen Malrich байгаад шидэж бас хамгаалтын самбар маш сайн авч байгаа энэ тоглогч байгаа. Cooper Flag нь маш боломжийн хурдан, за биеийн хүч маш сайн юм тоглогч байгаа. Ерөнхийдөө багийн тоглолттой саксон бөмбөгт маш сайн зохицохоор юм тоглогч байгаа. За дутагдaltaй тал гэх зүйл баг байхгүй юм тоглогч байгаа. За Cooper Flag нь эх оны 26 оны драфтын 1-р сонголт болох боломжтой Dibance гэдэг тоглогчтой маш их харьцуулагдж яригдж байгаа. Мөн Dibance-гийн хувьд ч гэсэн ирээдүйд NBA-д орж ирээд түүний гол өрсөлдөгч болоод маш ширүүн өрсөлдөө үзүүлж болохоор ийм хоёр тоглогч жил дараалан орж ирэх болсон байна. За Cooper Flag-ийг дээгүүр сонгох магадлал мэдээж хэрэг түүний IQ олон тал тоглолт ямар ч багийн одоо сул талыг нөхөх чадвартай гэдэг энэ талаасаа мөн хамгаалтын ур чадвар нь түүнийг ирээдүйн хоёр тал тоглолтын шилдэг одоо цагаан арьсан тоглогч болох магадaltaй байна. За мэдээж хэрэг түүнийг сонирхох багууд бол энэ жилийн одоо сүүлийн байраар шалгарсан багууд авах нь тодорхой. За улирлаа хамгийн сүүлийн байруудад өндөрлүүлэх нь тодорхой болсон багууд Washington Wizards, Utah Jazz болон Charlotte Hornets гэсэн багууд бол одоогоор авах өндөр магадaltaй байгаа. За ингээд эх драфтын шилдэг тоглогчийн Cooper Flag-ийг танилцууллаа. Баярлалаа.